16-17 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлаар хэлхэн зүйдэх хэмээн үзсэн байгаа. За харин засгийн газраас уг төсөлтэй хамт төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 7% хүргэх, улсын өрийн хэмжээг 70% хүргэхийг зөвшөөрөх агуулга бүхий төсвийн тогтвортой байдлын тухай хууль төсөөс гадуур байгаа хэмээн шүүмжлэгдэж байгаа. За бондуудыг төсөвт оруулан тооцох агуулгатай төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн ч байнгын хороо хэлцэх дэмжээг байгаа. Ерөнхий сайдын танилцуулснаар төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу өнгөрсөн 5 сард өргөн барьж байсан төсвийн мэдээлэл төсөөллөө өөрчлөх шаардлагатай болсон байгаа. За гэхдээ 5 сард оруулж ирсэн төслөөс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 500 тэрбум төгрөгөөр буурал тооцоос өөр онцлог өөрчлөлт орохгүй байна гэж шүүмжлээд агуулж байна. Бид нар харин энийг оруулъя гэдгийг санал оруулж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр нэг үзүүлэлт маань өндөр болоод байгаа учраас хуулиндаа өөрчлөлт оруулъя гэсэн юм санал оруулсан. Одоо бол бид нар хуучлаар нь оруулахгүйгээр хийгээд тагалдуулаад оруулъя гэсэн юм хууль өргөн барьчаад байгаа. Нэг жилийн төсөв батлахдаа хуулиа засаж нэг жилийн баталж байгаа төсөвт хуулийг засаж нийцүүлэх үү? Хуулийн зарчмыг хэвээрүүлжээгээд өнөө жил болдгоо юм гэлээхэд эх жил энийг засахаар ажиллах юм уу гэдэг зарчим байгаа юм л дээ. Тэгэхээр ардын намын бүлэг ямар зарчмыг сонгож авч яаныг гэхлээр хуулийн тавьсан шаардлагуудаа болвол хэвээрүүлдээе. Өнөө жилийн бодит байдлаа болвол цаашдаа наашдаа ярьж агаад тэртээ дөрвөө энэ хууль нийцүүлэх асуудал бол 14 онд алилтан чадсангүй шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын хуулийг бол бид нэр хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа болохоос биш. Тэрнийг нөхцлүүдийн бууруулахын төлөө яваагүй гэдэг зарчмаар ажиллавал тэгж ойлголцвол болохгүй юу? Хэрвээ анхнаасаа төсвийн сахилга батыг сайн баримтлаад Монгол улсынхаа төсвийн бодлогыг зөв явуулсан бол өнөөдөр ийм эдийн засгийн хямралд орохгүй. Тэр бол энгийн мөртлөө үнэн. Өөртөө завхруулж хайчаад энэ засгийн газар байдлыг ийм байдалд орсны дараагаар тэр байдалд нийцүүлж өөрчилж гаргаж өгөөч гэж ярьж байгаа асуудал бол үнцээрээ зарчимгүй. Энэ төсвийн бодлогын хувьд дотоод алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3% төгрөг өрөх юм бол угаасаа л энэ чинь улаан гэрэл даалж яах гэсэн үг шүү дээ. Бодлогын хувьд. Бодлого чинь буруу явж байна л гэсэн үг. Түүнээс биш 1.5 тэрбум долларын Чингис бондыг аваад Монгол улсын эдийн засаг өсөхөр байсан шүү дээ. Цаана эдийн засгийн онол гэдэг нь байдаг. Дүрм журман байдаг. Хууль нь байдаг. Үүнийг л зөрчиж яваад байгаа учраас өнөөдөр Монгол улсын эдийн засаг ийм дампуураад байна. Нэг төсөвтэй хандж байгаа хандлага нь яах вэ? Одоо нэг янзлчих нь дараа нь засчих нь янзлчих нь гэсэн нэг дандаа нэг тийм байр суурнаас. Дандаа нэг өөрийгөө хуурсан, хоног өнгөрөөсөн. Өнөөдөр л болж байвал энэс нэг салаал авчиавал болоо гэдэг нэг тийм байр суурнаас. Юм барьж аваад өөрөө нухацуудаг хүн ер нь энэ хорвоод л хэд байна уу байхгүй нь. Энэ эрх баригч нарын дунд байна уу байхгүй нь. Энд чинь өнөөдөр ярих хэрэгтэй асуудал шүү дээ. Тэгэл нэг найзан дундаа цөмөрөө нэг тэгээд дүлгнээл бие биендээ юм хэлэхгүй тэгэл өнгөрөөд алга болж байгаа. Тэгээд одоо энэ батлах гэж байгаа улсын төсвийн маань ер нь философи нь юу юм бэ гэж. За яг нэг тодорхой асуудлууд гарч ирж байгаа мэ тэрийг шийдэх арга зам нь бол өр тавьяал гэсэн ийм философиор орж ирлээ шүү дээ. Ашгүй харин даваа суран дараа нэг яаж байгаа за ийм юм байхгүй шүү гэдэг ингээ олуулж явах шиг байна. Тэс үндсэндээ бол улс орны хөдөлтийн гэсэн тийм философиор боловсруулсан төсөв оруулж ирэх гэдэг. Сөрөг хүчний гишүүдээс төсөөс гадуур мөнгө урсгал байгааг шүүмжилж байна. Чингис бонд болон бусад бондыг төсөв тусгаагүй тусгаж багтаа тэгэхээр хуулийн хүрээнээс гарчих гээд байгаатай холбоотой. Шүүмжийг зөвхөн сөрөг хүчин хэлсэнгүй ардсан намын гишүүдээс гэсэн төсвийн гадуурх бондын хөрөнгөний зарцуул хууль эрх зүйн орчныг чадамжгүй болгож байгаа байдлыг чинь шүүмжилж байна. Түүнчлэн орон нутагт хөрөнгө оруулалтын ажлуудыг хуваарлах асуудал гэсэн ихэнх маргаан дагуулж байна. Оруулж исэн төсвийн хүрээний мэдгдэл бол ямар ч асуудалгүй батлагдчих واخа. Би бол энэ дээр ямар нэгэн санаа зовж байгаа юм вирус алга. Би тэгээд бас ардын намын гишүүдэд хэлэх гээд байна. Ардын намын гишүүд ингэ дэмжиглээд ах юм аа. Бити тэрэнд дэмжиглээ. Би бол ардын намд хамтж хэлээгүй байхгүй. Бодлого гаргаж хууль баталж байгаа бид нар гүйцэтгэх байгууллагыг
яг ямар чиглэлээр ажиллах юм бэ гэдгийг тодорхойлж өгч чадахгүй байгаа байхгүй. Тэр л асуудлын гол болоод байгаа. Бид нэр тодорхой хэмжээний хууль зөрчил хуулиудыг баталцдаг. Тэгээд бүдэр дугай удагдаг. Дараа нь яг органик хуулиуд дээр нь засвар хийж өгөхгүй мөртлөө тухайн жилийн хуулийн дээр нь засвар хийгээд яваад идэг. Ийм маягаар асуудал хандаад тахлаар энэ байдал бол сайжрахгүй. Тэр нэг хөрөнгө оруулалтын одоо эрх мэдлийг нэмэгдүүл орон нутгийн өөрөө хариуцаад хийгээ гэж энэ бол биний нэг үлгэд ерөөхдөө таныг өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг орон нутг руу шилжүүлчлээ гэж хэлмээр байна. Шууд. Аймаг дээр очиод аймгийн засаг даргатай юм ярихаар энэ үү? Омитгэхгүй. Хотоос нэг компани тендерт ялаад ирээл тэгэл ингээл явж байгаа юм байл шүү дээ. Ямар ч тийм эзэнний юу бол байхгүй. Би Баян аймагт очиод тун сургуулийн барилга босч байгаа. Хэдэн жил босч байгаа? 3 жил. Гэхдээ засаг дарга тэгээ юугаа хийж идэх вэ? Бид нар тэр хамаагүй шүү дээ. Улаанбаатараас тендерээ зарлал гадны компани ирээл тэгэл бариад ниймэл байгаа. Ийм юм чинь эзнээсээ холдчиход байна. Хариуцлагагүй болчиход байна. Улаанбаатарын нөхдүүд авчиж очиж тэр байшин дээр хяналт 50% ч энэ буруу болчихжээ. Чадахгүй юмаа шилжүүлээд байгаа юм биш. Чаддаг хүмүүст нь яг эзэн хүмүүст нь юмыг нийтүүд өгье. Бид нар ер нь энэ удаагийн төсвийг хэлжихтэй энийг шийдэх ёстой биш үл гэж би бодож байна. Өөр хин шийдэж өгөх юм бэ? Гэтэл дээрээс нь нэмээд улсын төсөд байсан 100 гаруй объектыг улсын төсвөөс тогтоолоор гаргаа хийчих байгаа байхгүй юу? Улсын төсвийн бүрэлдэхүүнээс биш болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 400 дээр ахаад 100 объект, 500 объект. Гэхдээ энэний чинь одоо ажлыг хийнгээд авчихсан банкнаас зээл авчихсан компани захирлуудыг бид одоо яах гэдэг юм бэ? Орон нутг руу явах гэж. Гэхдээ тэр мэнтэй тэр одоо Эрдэнэт гишүүний хэлж байгаа үнэн. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө өнөдөр өгч чадаагүй. Аймаг үрээс 2 тэрбум төгрөг буцаад татсан байгаа. Энэ жилийн төсвөөс. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө өгч чаддгүй гэж яаж энэ 100 гаруй объектуудын мөнгийг өгүүлэх гээд байгаа юм бэ? Энд ч өөрөө хотлоо байгаа байхгүй. Тийм учраас энийг бид нар жоохон анхаарахгүй бол болохгүй. Эсвэл хуулиа өөрчилж өөр авах хуулийн хязгаараа за өргөдгөх үгүй бол төсвийн гадуурх мөнгө гүйлгээтэйгээ за өргөжлүүлэн явах гэдэг сонголт байнгын хорооны маргааны гол сэдв болсоор байгаа юм а. Өргөжлүүлээ танд үйл явдлыг багцан танилцуулах гэж байна. За шил төмөр зам төсөв